За энэ бүтэн нот маань яаж шилжүүлж за. Бүтэн нот 4 секунд тоолох хугацаанд дуурдаг. За 4 тоолох хугацаанд бишгэлдэг. Өөр нэмж хийх юм байна уу? Нэмж хийх юм байна уу танаа? Хашаата. Яаж бичдэг вэ хэлбэр нь? Дугуйгаар бичдэг. За хагас нот. За Хагас нот нь 2 тоолох хугацаанд бишгэлж яадаг тийм ээ? Өөр нэмж хийх юм байна уу? Хагас нот. 100 дугаар зураад хажууд за 100 дугаар дээр юу нэмдүүлээ? Зураас иш нэмдэг. Зураас иш нэмдэг. За дараа нь гол шилээ. За хана өөрсдийнхөө дөрөв нот. За энэ нот мэдээлэл. За нэг тоолох цанд шилдэг өшөө. Нэмж хийх юм байна. Тусан хэлж. Зов хат зүй дээр ишин дээр уснатаар яах вэ? За танаа найд натаар яах вэ? За дөрөв нотыг нэг шилж байгаа. Хасаад маань хоёр шилж идэг юм бодтой нот байна тийм ээ? Тусгаасаа яхаатай юм бэ? Энэ хасагтай. За өөрийнхөө агуулгын нотыг тайлбарлаа. За наашаа тавьчихлаа. Энэ юу байж болох вэ? За гараа. За саваа байж болно биш үү? Дохиор биш үү? Иш байж болно. За хөгжим өдөрдөг багш юу өдөрдөө чи? За энэ паах гэж нэрлэдэг биш үү? Өөр юу байж болох вэ? Юу ч байж болно шүү дээ. Сав. За хоол иддэг сав байж болно биш үү? Юу хийх вэ? Тэр өөр ашигладаг юм уу? За юм заавал багшийн нөгөө заавар нот байж болно шүү. Бирний хойтол байж болох юм тийм ээ. За бүгд хичээлдээ өнөөдөр анхаарай. Өнөөдөр дуушмын хичээлдээ бид юу үзэх вэ гэхээр бяцхан Моцарт болчихсон. За Моцартын тухай мэддэг хүн юм байна. Моцартын тухай хин бол алдартай хөгжмийн Моцарт 5 настай өдрөөр тоглож байсан. 5 настай бас өдрөөр тоглож байсан шүү. Дууны үг нот бичдэг. За хөгжмийн зохиолч тийм ээ. За өөр энэ хүний юу гэж тодтогч хэлээд байдаг вэ? Зүгээр хөгжмийн зохиолч юу? Их хэмжээний алдартай шүү. За энэ алдартай гэдэгтэй холбоотой юмудаа хэлээрэй. Алдартай сууд шүү. Гол цавьяастай өөр зүйл шүү. Хөгжмийн гол зохиолч. За өөр энэ үгнүүдээр гоё үг хэлэх гээд байгаа. Өөр ямар үг гэдэг вэ? Авьяастай. Тэгээд бүр тодтогод байгаа үг нь ухаантай шүү. Өшөө. Сэрэг өшөө. Тийм заавалтай. За одоо энэ шиг самбарлаг үгээр харцгаая. За өнөөдөр бид хичээл дээр юу үзэх вэ? Бяцхан Моцарт бол нэхэр юу авах нь? Яах гэдэг юм бэ? За бүгд зохиох гэдэг юм шиг байна тийм ээ. За тэгвэл хичээлийн зорилго нь хэдүүлээ? Үгээ аяа зохио. Тэгээ яах нь байна вэ? Ая бүтээх гэдэг ахна шүү дээ. Тийм ээ? Бяцхан Моцарт болцгоо гэсэн зорилго. За багшаа энэ Моцартын талаар бяцхан мэдээллийг та бүхэнд хүргэлээ. За Австрийн сууд хөгжмийн зохиолч гэж байна. Тийм бааз? За яагаад энэ суут гэдэг энэ хүнийг нэрлэлцэн бэхээр 3 настайдаа яасан? Хөгжим тоглосон байна. 4 настайдаа яасан? Жижиг хэмжээний ая зохиосон байна. За дараа 5, 6, 7, 8 настайд хараа аав ээждэг араа Вен хотод, Парис, Лондон, Женев, Амстердам зэрэг хотуудаар юм аялан тоглолт хийсэн. Гайхалтай тоглолт хийжсэн. Энэ одоо тэр улсуудыг яаж исэн байна вэ? Байлдан давуулж исэн. За дараа нь 8 настай анхны симфони өрсөн биш. Гоё оц. Одоо та хэдэн настай вэ? 10 настай, 11 настай тийм. 10 настайдаа баярын ораторийг маш том хэмжээний зохиол бичсэн. Дараа 11 настайдаа анхныхаа дөөр ирсэн биш. Тэгээ хамгийн сүүл нь гайхалтай юм юу гэхээр 14 настайдаа Италийн Болоно хотын хөгжмийн академийн хүндэт гишүүн болсон. Мундаг оос. Үнэхээр гайхалтай, гайхамшигтай дахин батчихгүй. Ийм байхгүй.
За тэгэхээр өнөөдөр бид хичээл Моцарт болцгоё гэдэг хичээл маань энэ. За хэдүүлээ Моцарт болцохын өмнө хөгжим зохиохын өмнө тэгэхээр юу анхаарах ёстой вэ? Тийм 7 агшиг бид нар анхаарах ёстой. За Моцартын тухай яг Моцарт шиг болох боломжууд байна уу гэх юм ээ. За нааш анхаарах шин ингэж та бүхэн зориулаад бас нөхөөрхөн хөгжим тоглоход ямар байдгүй. Тийм ээ. Хөгжим сонсгож чамд ямар сэтгэл төрөлгүй гэж хэдүүлээ гэдэг жахан ярилцаад байна. За багш та бүхэн гэж цаан ранда гэдэг хөгжим тоглож байна. Сонсож байгаарай. За би хин нэгэн л ингэ заахаа өмнө хичээлээр үзчихсэн зохиолуудаасаа багштай ангийнхандаа тоглож. Хин ч хийж магадгүй ш. За анхаарч байгаарай. За 3 дугаар ширээний 2.
Ирвэхэ. Ура. Эй.
одоо хараа ийм байна. Таад чинь юм биш үү? Ингээд одоо шийдвэр хэрний хоёр дөрөвнөө таатанда хоёр байна. Ширээний нэг хоёр энэ наасраа тэр зэрэг сайхан тийж таалаа надаас үнэ. Стасаа яах вэ?
인증 줘. 나도 저렇게 하자. 따라리라. 밑에 있고. 이렇게 밀고 다른 바구니까지 슈팅으로 주시고. 자, yarısı görüşmeyelim oraya gitsinler. Bitmeye çocuklar, akıl tekniği yapıyoruz. Çünkü gördüğünüz gibi. Orası da kaçar biri o vakit iyi balıkla yürütülmüş. Ara, si dia, si dia, mate. Tidak si
шүү. Тэгээ дахиад энэ доор тий. За энийг ингэж жижиг хийчихээ. За энийг давхар хараа юм давхар юм тавьчихсан ингэж. За энийг дахиж тоглоод төсөөлнө. За сой тэгээд юу юм? Си дараа я сой юм уу тий? Сой. За сой юм уу тий? За энд нэр үдээ хийчихээ. Маш анхааралтай. За хамгийн ихэнх хөвгүүдийн баг дууссан байгаа тийм ээ. За бишүүрээ тайзан гарч өгч байна. За өөрсдөө багийг танилцуулаад зохиосон аягуугаар танилцуулаад бусд нь чимээгүй маш гоё соёлтой үзэж байна. За суугаач. За суугаа. За бишүүрээ танилцуулаад. За бишүүрээ тайраа. Соёлтой үзэгч бай. Чимээгүй байна. Энэ бусад саа байсан. За бишүүрээ танилцуулаад. За манай тэгэхээр 7 моцтой тийм нэр тий. За 7 моцтой гэж нэр өгсөн байна. Маш гоё. За бид нар юу зохиосоо аяг жоохон юм хөө. За аяг гэдэг зохиол бичсэн байна. За төгс үзэх мэн. Нот бүгд харж байгаа юу? За. За зохиолчд олон охид гэдэг. За. Юу тэгээд хөгжилтэй 100 гэдэг захиалсан. Хөгжилтэй 100 гэдэг аяц хэлсэн нэ. За. За бүгдээрээ сонсцгоо тийм ээ. За. Ураа.
갈게. 따라라따. 자, 이렇게 즉슨 분들 보고 다 열심히 팀을 들지는. 자, 우리 팀 베이스 박사를 팀에 자, 바이올리. 자, 다르게. 자, 이거. 자, 이거. 자, 봐라. 자, 이놈도 바이올리라고 팀에. 자, 한 손들어. 엄마 아무리 내가 이거 그때 자. 했잖아. 시작하고 괜찮은데. 자. 자, 정말 깨끗하게 이거 들었다 되면. 자, 이거 거울 흑산. бас өөрсдийнхөө мэдлэгийнхаа хүрээ ингээд чих аялуулаад байгаа тийм ээ. За хэдэ мэдээж уртаа юм чинь хиний багийнхаа маш их аятайхан сонсохонтой бас бүгдээрээ зөв тоглосон байр. Өөрөөсөө хэдүүлээ сайхан шүй. За аяг. За ямар байсан? За сантай дээр Моцартын аялуултай төстэй байсан. За дараа хөгжилтэй аяг гэдэг. Хэдвээс алаарэ? За дөрөвдүгээр салбарынхаа. Энэ ямар байсан? Анхаарлаа сонч чадсан уу? Хөгжилтэй байж чадсан уу? За юу дээр жоо хаалгаа гарсан? Яагаад гэсэн? Жоохон зөөрч тоглоод байсан уу те? За яг анх удаа бас тоглож байгаа. За дараа нь хөгжилтэй зам. Энэ дээр ямар саналтай? Зөөрс амар хамт зөрөөд идэвхтэй айгүй олон нот ингэж оруулж ингэж жоохон хөндрөл зохиосон байгалаа. Гэхдээ бол анхны хөгжимчд учраас бас жоохон алдсан байгаа тийм ээ. За цомрлог энэ ямар байсан? Олон давтамжтай. Олон давтамжтай биш үү? Урт байсан уу? Уртаж болно шүү дээ тийм ээ. За таалагдж байгаа юу нэ? За яг шууд. Биний баг яг шууд. Биний аяг бодох юм. А? За хэлээ. Шууд хэлээ. Таалагдж байгаа. Ай байна байхгүй юм уу? Аяга хөөснө. За аяга надад бас аяга таалагдаа. Яагаад гэхээр энэ аяга штэ. Нөгөө хүчтэй тэнд юу гэдэг чинь нюанс дээрсэн нөгөө темп гаргасан байгаа байхгүй юу? Удаанасаа урд явсан. Тэгээд энэ аягны нэр нь энд өөртөө таарсан. Тохирцсон дээ. Ингээд ямар ч хэсэг нэг аяг шиг байна гэх. За тэгэхээр бүгдээрээ хэлцэж чаад аяг багыг аягыг төрүүлсэн гэж болох уу? Санал байна уу? За тэр аяг гарах юм босоод явсаад тахтаа үснэ. Агаад ташаад. За энэ бас биднээс анхудаа бас ингэж аяг зохиож болох нэ гэдэг зөвхөн тийм төсөл хичээл байгаа байхгүй юу? За би танад бас давхар ингээд бас өшөө цаашаа одоо бид нар медиа фаха үзсэн тийм ээ. Тэгээд өшөө цаашаа аяг зохиоод авах боломж шиг ингээд бүрдэж байгаа байхгүй юу? Одоо энэ дээр үр хэмжүүлэг авчих. Дуу авчих штеп. Энэ аянуудыг хооронд нь дөрөв багийг чи ингээд нийлүүлээд гоё аяад гаргаж болох уу? Энийг энд нь оруулаад, энийг энд нь оруулаад, энийг ийш нь оруулаад ингээд янз бүрийн хэлбэрт оруулаад аюултай сонир бас аяг танаа ангийн ингээд аяг гаргаж ирж байгаа байхгүй. Энэ дээр үг хийгээд танаа ангийн юу гарч ирж байна? Дуу гаргаж боломжтой байхгүй. За би таар дахиад нэг зөвлөх зүйл яадаг. Бид нэг гэртээ ингээд шагаа тоглодог шүү дээ. Тэр шагаанууд гэдэг. Энэ шагаагаар бид яаж тоглодог гэхээр янз бүрийн тоглоомуудаа ардын тоглоом тоглож, нясалдаг, морь уралдаг, шаашуудаг, таацдаг тийм ээ. Алан мэлхий тоглосон шагаа насна. За тохиолдын зурмаа бас их сонь аялгууд зохиох бас нэг арга туршиж үзэхээр арга. За одоо энэ 5 шугам дээрээ зөө сонсгүй байдаг 5 шагаагаа ингээд шидэж байгаа байхгүй юу? Тэнгүүтээ энэ ямар гişвэн үү? Я, фа, си, фа, ре. Энийг нот болгоод тоглоод үзэж болох байгаа байхгүй юу? Тэр аюултай сонь аялгаа бас зохиож болно. Дахиад ингэж хаяхаар бас байр нь яах вэ? Байр нь бас дахиад өөрчлөлтөн. Я, до, ре, ля, фа. Тийм байгаас? Тэгэхээр энийг нотныхаа хэмжээнүүдтэй ингэж шийдвэрлээд ингэж яагаад бас их тийм сонь өрнөс заяагаш магадгүй. За хэдүүн энийг тоглоод үзье. За ингэж үзье. За бүгдээрээ авлаа. Бишгүрээ. Яга мэдэн тийм ээ? Сигээ мэдэн, доогоо мэдэн, ля. Тэгээд фа.
За яваа. Дандаа дөрөвт нотор тоглоно шүү. 3 э. Ля. Хара ля си до ля фа. 3 э. За и байж болж байна тийм ээ. За дахиад багш нь өөрөө дахиад шидлээ. За энэ. За энэ юу гэж байна? Си фа соль до фа. За тоглоё. 3 э. За гихмишгийн ингээд янз бүрийн аяанууд яа гэх вэ? Ороод иш болохоор байна тийм ээ. За тэгэхээр өнөөдөр бидний нөгөө хичээлийн зорилго маань юу болъё гэлээ? Бяцхан моцод болж чадсан гэж бодож байна. Чадсан. Яа тэгвэл бид нар бүгдээрээ юм аяа зохиосон байгаа тийм ээ. Дараагийн хичээлээр хэдүүлээ энийг ингээд янз янз байдлаар оруулаад ингээд энийг дуу болгох гэдэг үзье тийм ээ. Гэхдээ дахиад зохиогоод үзье. Тэгэхээр багш нь одоо гэрийн даалгавар юу өгөх гэхээр нэг юм доо. Бодомжтой. Гэрийн даалгавар. За. За гэртээ хэдүүлээ ингээд энэ аяануудаа одоо хэдүүлээр бичиж авсан байгаа тийм ээ. Зохиогоо цаашаа өөрөө хогож явна. За тэгээд дээрээс нь бид нөгөө мифа гэдэг нэг хоёр гişиг үтсэн байгаа шүү дээ. За бид нөгөө шагааны яадаг шагаанаас шагаа шууруу шагаа тац шагаа бид нөгөө уламжлал тоглоом байгаа шүү тийм ээ. За тэгэхээр өнөөдөр яг таарсан юм таах юу вэ? За аяцгаа за багш нь хоёр од юу гэсэн дээр чиний чамд хоёр нь таасан зүйл багш нь нэрээ. Аяцгаа таасан өшөө юу таасан? Аяа өөрсдөө шууд яасан. Хавсан хаагдсан уу? Өөр таасан байна уу? За өсөж хурдан ингэж чамстай бүтээх юм гаргахын тулд өсөлтсөн энэ таагдсан. За тэгвэл багш нь юу асууч нэг хүсэлгээд ийшээ цаашаа багшаас юу сурмаар байна? Хүслээ хэлээ. Нэг л хүслээ хэлээ шүү. За. сайн тоглосон. Сайн өшөө. Хөгжмөө чадвартай тоглож сурмаар байна гэж. Хүсэл мөн үү? Мөн өөр хүсэл байна уу? Ай зохиогоод ингэж цогоодод сууж болж байна тийм ээ багш. За. Угаа яагаад ангийнхаа дуу хийсэн зорилго байж болох уу? Болно. За тэгвэл хэдүүлээ ийм зорилго тавья тийм ээ. За багш нь гэрийн даалгавар гоё гэр байгаа зэн. Та даалгавар ингэж өгдөө тийм ээ. За аяа үргэлжлүүлээ зохиогоод нотороо буулгаарай. Тийм үү? За дараа нь фамиг шиг байрлал даралтыг тогтоогоод ирээрэй. За ингээд өнөөдрийн хичээл идэвхтэй орсон хүмүүс та